Монгол улсын засгийн газар хөдөлмөрийн яам. Монгол телевиз. Ойрхон явах юм аа. Нийт манай өргөө нөгөө зочин төлөөлөл янзбүр усуд өстэй. Гадаадууд бүгд энд бүтээж явдаг. Монгол залуусыг ажил хөдөлмөрт дуртай болгох, тэр сэдлийг нь төрүүлэх ийм зорилготой шоу. Баян Үлгийн аймаг бол маш сонин онцлог. Дээр нэмээд ингээд бид нарыг аян замын бид нарыг хүсэл зорилго нэгтэй хамт олон маань ийм сайхан хүлээж авсанд баярлаа гэдэг. Ийм сайхан гал гаргаад ирсэн тав хүний ажрал сайн сайхныг хүсье. Баярлалаа. Энэ тав хүний зал шүттерээр нь тустай болоод ард түмнээ тустай болоод явж явахдаа тав хүний сайн сайхан ажил үйлстэй бат үйлс болтугай. Хайрг. За. Баян Үлгийн аймгийн Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбоо гэдэг энэ яг сайн мөрөглийн цагаар таарлаа. سمع الله لمن حمده. Бисээ бороод утсаа хөвдөө сур борооноор гээд хүмүүс итгэхгүй байх тайран гарч Анхаасаа ахаашаа шороогийн жоохон дараа юм өргөчөөд бороод утсаа одоо тийш зогссон. Театр сүртэй бас их утгаа. Сайн ороод ир. Сайн сууж байгаа. За сайн сууж байгаа. За. Та үнсий. Дараа минь дүргээрээ. За. Тэшөө гэж. Наад камер гэсэн. Усаад. Очир фильм студ төлөвлөж байна. Багийн авлагч, менежер, арилдын ган тулга. Багийн хөтөж, хөтөлбөрийн найруулагч Алсангийн Батбаяр. Зурагдаач, эвлүүлэгч Баатрын Эрдэнэхүү. Дууны найруулагч Догсмын Оргил Баяр. Багийн хөтөж, Баяр далайн Эрдэнэсүх. Лайн менежер Батбаярын Дорд сүрэн. Зохиогч санаачлагч, найруулагч Оргилын Батсөрөг. Оргилын төрсөн өдрийг тэмдэглээд хоол идэх гэж бид нэр гуанзнаас. Өргөө дэлхийн дагуу одоо эндээс хамгийн Нуруу мaalж болох ихээр идэх шиг. Хамгийн өндөр хоол чинжүүтэй хуур маань. Тэ болно шүү дээ. Төрсөн өдрийн билээ. Адин ч юм тий. Тэгээд нэг француз салааттай авах уу? Оргод тийм. Ямар салаат? Француз салаат гэж байгаа юм уу?
Нэг ногоо. Тэгээд тэр ногоо гэж би хэлчихэж шүү дээ. Өөрөө дахиад. За нэг француз салаад, нэг чинжүүтэй байгаа. Хамгийн үнэтэй нэг чинжүүтэй байгаа. Тэгээ өндөг бөгний салаад насна гэж. За ингээд ордихосөлтөөр нэг айдоо барида. Нөтер миний баярын өдөр. Бүдрээ. Өндөгтөө урах уу? Өндөгтөө. Тэгвэл өндөгтөө 5 минутын хоол энэхгүй нь чи чинжүүтэй байгаа. Үгүй. Яатаа авах. Чөлтөөр 2 юм уу? За ингээд оройроо ямар зориулсан хаалцлага хэлж байна. Өндөгтөө зоо. Шумуул бол амар. Нохон дээр ноолоход байгаа үгүй шахалаа. Ингээ сайхан шумууландаа идэлчтэй юм байна. За энэ хардаа. За тэгээ ахын дүүсийн нэгийг алчлаа шүү. Судсаар микроны цус гүйжсэн шүү. Ингээ сайхан бүдэг алшаанд орчтой юм байна. Ашаа машаа алчтай байна. амар бактеритай устай. Тэгээ тэр нь ингээд хүнийг эцэх бодод байгуу сайн мэдээ шүү дээ. Тийм эрдэстэй баг шүү. Ян ирсэн. Чом тооч. Бригад байна. Манай бригадын жолооч бас байна. Бид нар ачт нуурын ирэх дээр байна. Тэнд асгат хайрхан байна. Бид нар өөрсдөө бригад. Ачт нуур маань юм сайхан үзэсгэлэнтэй том. Манай нэг Монгол оюутан Солонгосын Солонгос сурж байхдаа Солонгосынхаа багштай муудалцсан юм байлээ. Тэгээд танах далаатай юу гэдгсэн. Манайх далаагүй нууртай гэсэн чинь одоо тэгээд амраад очиж яг танаа нуур чи одоо хэр том уу? Одоо гэртээ очиад зүгээр нуурын дээр л очих уу? Бид нар бол зүгээр сайхан далаа дээр амардаг шүү дээ гэж. Танаа далаа чинь тэгээд ер нь танаа нуур чинь тэгээд ер нь хэр том юм гээд жоохон басан марктай асуугаад тахлаар нь манай хүн бодож байгаад манай нуур ч одоо танаа орноос чүчүү том л доо гэд тэгж хариулсан гэсэн. Явсангүй. Манайхаа инээж дэмжин шүү гэж. За. Йоо. Яг өдрөө авахгүй кусив. Яамс чийс гэж. За
өнөөдөр бид нөр Увсаас Баян Улгийн аймагаас Увс аймаг орох гээд явах замдаа энэ Ачтнуур дээр саатлаа. Цаана энэ сайхан асах тайрхан харагдаж байна. Энэ замын 70% нь ер нь бол 65% юм уу? Тэ? 65% нь бол явчлаа тэгээд. Тий. Одоо үлдсэн 35% нь байгалийнхаа зөндөө олон сайхан үзэсгэлэнт газруудаар явнаа. Тэгээд манай багийн залуучууд захаасаа ингээд сонгон толгойтой болоод энэ төмсний улаанд л бат. Энэ сонгон толгойтой. Энийг Энэ буруу арсан сонгон. Бригад. Яам нэм шиг мөн. Нүх юм уу? Нүү шүү дээ. За. Хотгорын уурхай. Хонхрын уурхай. Хотгорын уурхай дээр хилэлт юм байна. Баян Улгийн Увс хоёр. Тэгээд эндээс хоёр талаасаа манай хөдөлмөрийн хэлтсийнхаа уулзалтаад тэгээд бид нарыг одоо Увс руу авч явна. Байрмын даваа гэдэг юм. Том даваа гэдэг юм. Хаана юм том хайрхантай тэднийхэн дээр цас нь хайлаагүй бол одоо бас байж байна. Цастай. юм бол анаас хорвор ороо сайхан. Бид нэр Увс аймаг руу орж ирлээ. Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт их нууруудын хотгорт оршдог. Баруун талаараа Баян Улгийн аймаг, өмнөд талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа Оросын холбооны улстай хилэлдэг. Зундаа 40-с 50 хэм хүртэл халж, өвдөө хасах 40-с 50 хэм хүртэл хүйтэрдэг. Унуун дөрхөөрөө байгаа онгон дагшин уус, хангаа, говь хосолсон үсгэлэнт сүрлэг байгаль, олон ястны өрөмц ахуй, зам заншил, түүх соёлын дурсгал газрууд олон байдаг нь аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой нутаг юм. Монгол улсын төрийг 44 жил удирдсан Имжаагийн Цэгдэн бал зэрэг улс төрийн зөвтгөлтнүүд Монгол эх орныхаа нэрийг дэлхийд суурайтуулсан олон зуун эрдэмтэд, тамирчид, урлаг соёлын авяаснуудын үлгийн нутаг юм. Аймгийн төв нь Улаангой, нийт 19 сум, 92 баг, 75,000 гаруй суурин хүн амтай.
Увс нь байгалийн бүс бүслүүр экосистемийн олон иж бүрдлийг нэг дор агуулсан дэлхийн өвд бүртгэгдсэн аймаг. Байгалийн бүх тогтоц Увс аймагт байдаг. Байгалийн бүх тогтоц одоо далаа, тэнгис, гол горих, говь, ханга, алтай гэдэг одоо бүх байгалийн тогтоц Увс аймагт байдаг. Нэвтрүүлэг маань бол байгалийн аялын нэвтрүүлэг биш учраас олигтой тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ ингээ баригадынхан маань одоо үүрэг нуурыг харсан шигээ энд ингээд зогсож штэ. Маавар шаарч байгаа. За наатахчихсан. Янзын гоо. Хоёр морь. Нэг ямаа нэг хоноо. Нэг ямаа нэг хоноо. Хоёр мөртөл. Явахындээ. Хас морьтой. Би чинь 4 шидээ 4 мэрх болгосон. 4 дахь дээр. Сайхан морьтой да. Орон давхт юм уу? За өргөгийн төсөө өдрийн төсвийг хоёлаа яаж бодлоо? Юу гэлээ? Торт таван хоол. 20,000 төгрөг болох уу? Ажлууд хийсэн юм гэж яах вэ? Бай сайн байна уу? Юу, торт зард юм уу? Байхгүй хаа. Тийм үү. За яг нэг ганцхан торт хэрэгтэй болчиход. Энэ та юу асууад өгч болох уу? 99.80 за баярлалаа. Тэрний хар замаар нь хойш өргөнгүүт замын чинь баруун гартал сувд гээд юу гэсэн бэ? Торт нэрийн бовны үйлдвэрээ. Өөрөө байжих юм уу? Дэлгүүр нээлттэй байгаа. За баярлалаа. За баярлалаа. Торт авах бөөс сүрэл. Тэг яахт. Хичээлд нэмс авах гэсэн юм. Торт байна. Хаач. Сонно. Жилүүдэд энэ төсөөлө хажуунаасаа хөргөе. Энэ сайн хатны угаар жиж нэг нэвтрүүлэг байна. Аа ховдоос нэг өлгөр орсон тухай. Юу гарч ирээд Тэг манай нэгнийх нь төрсөөлөө болчиход энэ авир торт хаяа явсан чараа олддгоо. Шүү танах олдлоо шүү дээ. Юу байгаа юу? Нөө нэг юм лама байвал сайн л. Баггүй. Монлаач байхгүй. Монлаач. Дөрөв талт нь байдаг. За тэгээ. Хаа вэ? Зүгээр. Хамаагүй зүгээр. Бид бэлэг ганц л багт бол энэ баг. Тийм. Доортон зүгээр байдаг л явуулж байгаа.
Оо яах яах. Зүгээр яах юм бэ? Яах юм бэ? Гэхдээ бид нар ингээд энэ тэнд очиод нэг юм боловсон ингээд аашлаад байгаа мөртлөө ингээд зүгээр юм яах юм. Яах энийг За өргөх тэнд энэ хоёроос энэ тортыг бэлгэлээ шүү. Тий. Бид нар хайж явуулаа тий. Хайсны. За ямар хөдөлмөргийгээд энэ хаваас нэндээ гэдмэн гэдэг яваад би өөрөө жуулаач гэдэг. Тэгэхээр ч юм уу ингээд бид нар хаанч хатын Монгол. Таны нэр алдар хин үү? Батцангил гэдэг юм аа. За Батцангил. Тэгээд өнгө хүн амьтад танилцал явуулж чинь танилцж хүн байдаг, танилцгүйч хүн байдаг. Тэгээд ингээд ёстой таамрын бид ярьж байгаа юм чинь. За. Оо энэ өөлтөг юм. За. Энэ бол үздэг байхгүй. Тэгээд төлөв. За. Тэгээд бид чинь явж байгаа тэнтэглээ. Бид хэд ч одоо нөгөө мэдхэн аваад гэдэг юм бэ. Яг хажууд нь ороод ирдэ шүү дээ. Бид хэд ах өөрсдөө энэ хүмүүс нэвтрүүлэг үзээд байгаа эсэхч бараг итгэхгүй л яваад байна. Тэгээд айгүй замгүй яваад. Оо үржиж. За. Бол энэ сайн ирж байгаа шүү дээ. Шгүй. За ёстой ийм сайхан сэтгэл гаргасанд ч ёстой баярлалаа багш минь. За баярлалаа. За. За сайн. За баярлалаа. За. Нэг ямар ч хамаагүй манлаа авчи тэгээ орё дээ. Энэ гурвчин манлаагаа. Нэг захын дэлгүүрээс ирчих. Гуруулаа гоё төрсөн өдрийн дуудаад авах уу. Төхөө. Миний өсмөс одоо ийм цэн манлан дээр бол яг Монгол эдрийг өлгөж байна. юу яах вэ? Энийг өрөөндөө өлгөж байна. Орж ирэх хаана яах юм уу? Ямар уул нь бол тийм л дээ. тэгээд уул орж ирэхэд ингээд ингэж юм. Тэхүү Тэгэхгүй болохоос шат. Энийг одоо хараад ямар ганцхан дөрвөлтэй өччих. тгий. Тааш тавцгүй гээ. Тгий. Зөргөх дээр наадуудаа байлгаж байгаа гэж яах юм. Гэхдээ хоолой дээр байж гэлж. Одоо очиж чинь гээл хэлж. Харин тийм. Өнхрөөш дээр байхгүй бол байхгүй гэж хэлсэн. Тийм байна. Хэвээ байна. Яах вэ? Устаа яваа. Яваа. Нааш тусаа. Нэс шиг чамсаа. Хайр юм байна. Аргамаа яг ухаан туу гэсэн яах маань Тэгээд дутаагүй бодлоо. Одоо ингээд зам бол аг болоо ирж байна. Өвөл 2 журтаа ирээд ирж байна. Тэгээд маш сайхан бавжээ. Үнэхээр сайхан. Сайн мөн үзсэн байна. Үнэхээр ер нь бүх сайн мөн бүх аймаг үнэхээр сайхан болсон байна. Гэрэл Магусира бас бодоод надад юу гэсэн юм чи байна.
Баярлалаа. Тэгээд хамтдээ нэ. Ямар энэ ямар өө Ярьж байна. Чадлаач. За хооч. Торт хайраа явуулсан шүү дээ. Ямар байна? Бичлэгнээс үзээрэй. Нэг гэр бүлээс бэлгэлсэн шүү. Тортыг үзэгч. Манай үзэгч гэж. Ямар гоё нэг үзэгч торт билгсэн гэж юм. Тийм үү? Ахмаас ч нэг ах нөгөө зургатаар гаргасан залуучуудыг хажуунаас нь хардаг юм байна. Тэгээд за энийг бэлгэлчихье гэх. Үгүй яахаа би мөнгөний нөгөө гэж аахгүй махгүй. Гэтэ ус хүний сэтгэл цаана гэж байна шүү дээ. тэр байлаа. Гой сүрприз байлаа. Торт өгсөн. Би ингээд тохтой үед ингээд 4 удаа ингээд нуруу майжих хийх одоо. Төрсөн юм гэлээ зэтлээ. Хатаас гарснаас хойш бид нэр торт идэв. Торт байдаг. Чихтэй юм гэж Баг Торт одоо тийм шиг. хоор ийцэн тий. Чихтэй. боос нүрээ. Пиранах чинь илж гэрч тий. Пиранах бол. Өсөө нэг баяр үлгийг нөгөөрхөн. Тэр дач чихтэй мэд амсаа дандаа бахруу байлаа. Илтэн тоглосон. Тэгээд гоё зэгтэйгээ зүг авч тээ. Гээл 6 угаал мэрчилт. Маанах шээ. Энэ ахчаар өөртөө гараараа яасан байна шүү дээ. Гонос чинь юу Тэг ямар боён юм. Манай ЭК-г юм өөр шиг өгөөстэй. Айдэр хастас аваа. Стоп юу. Вах. Ингод авто билэрсэн. Усан удаан гомтэй. Харабчсан. Эхнэр нөхрөөд маш их баярлалаа. Эхнэр нөхрөө юм шиг. Аа Баярлалаа. Дэлгүүр тэр нэг юм бейкери байсан. Тийм бид хайсаар яваад болсон юм чи бас торт бол айгүй олдц муутай юм байна. Тэр нэг дэлгүүрийн хичээс уртс олоод Тэр оройцсон л доо. ерөнхийдөө гайхсан бол манай нэвтрүүлэг Чинийх шатсан. маш их баярлалаа. Амьдрал амттай байх тусмаа сайхан байдаг. Аргуу байх тусмаа жоохон хэцүү байдаг. Тэгэхээр бидний өнөөдрийн амьдрал дээр анх нэмж манай оройн төсөө өдөр торт биелсэн тав хүн баярлаа. Баярлалаа энэ зүгээс. Одоо яачих вэ? шоодлаа. Гуарандо. Юу манай өргөн ахын төрсөн өдөр өнөөдөр тэгээд бид бас яаж ингэ дүнбигээ суугаад байх вэ тэгээд яг замын эсрэг талд нэг тийм night club байсан аахгүй тийшээ орж сонирхонгоо non alcohol party Аргуугаар тэмдэглэж байгаа анхныхын төрсөн өдөр бөгөөд тэрийг айгүй гоё Үйлдэл хоош гэж тий. Аргууд нөө хоош. тэгээд юу би тэд нэг ээлжийн хувцастай нөгөө ээлжийн хувцснуудыг угааж цэвэрлж амжсангүй тэгээ нөгөө өмсөлтөөсөө гангарсан ажлын хувцас бөөнөр өмсөд яг нэг хамтлаг юм шиг харагдаж байгаа тийм одоо нэг бид нар энэ чи бүх юм 12-гээ хаачдаг нэг 50 минутын хугацаа бол байна. Тэгээд цөмөрөө нэг очиж бүжиглдүүд нь бүжиглээд нэг ус мөсөө гаргаад тий. Нүд мүдээ бодож байгаа. Баар гэхэр чинь миний хувьд бол диско бааранд ороогүй. Юу л нөгөө нэг хамгийн сайхныг зураг дууслаа гэж нэг цэргийн баяр тохиолдуулж дарханд нэг орсон тий дид ороо. Дид юу тэр чинь дарханд тий. Тэнд нэг ороод. Би 6 жил ороогүй. Тэгээд хэдэн жилийн өмнө юм бэ тэр чинь? 14 он гарч 2 жилийн өмнө. Тэрний өмнө 4 жилийн ороогүй баг. Өнөөдөр нэг баарнд. Та бас 10 оноос хойш ороогүй юм уу? Юу 14 он чи хэдүүлээ нэг ороод тест. Тийм ээ тийм. Би бол 10 оноос хойш ороогүй гэж байгаад 14 Би бүр огт орж үзсэн юм шүү.
Өнөөдөр амар баяртай байна. Ямар газар байд одоо үзэн. Хүмүүс их гоё газар гэдэг шиг. Нэгүлзсэн залуустай ишээдүүгээ чиарамски өржинэ. Өнөөдөр бас нэгэн хүндтэй зочид ирсэн байна. Барига тахын ирсэн байна. Охотын гамбал гахаараа урьжин. За санацгаа. Тэгээд таад үзэж чадсан бид нар одоо 21 аймгийг тойроод явж байгаа Монгол дэвшлэлээс гарч байгаа бригад гэдэг нэвтрүүлгийн 6 залуучууд байгаамаа. Тэгээд өнөөдөр ийшээ хурж ирсэн шалтгаан нь болохоор манай нэвтрүүлгийн дууны найруулагч Оргогийн төрсөн өдөр байгаа. Тэгээд Оргогийн төрсөн өдөр уусаагийнхаа одоо улаан мөнхийн залуучуудтай цуг нэг өдөр гоё хөвчлөө байж үзүүлээд ороод ирсэн энэ байна. За тэгээд Оргодоо төрсөн өдрийн мэнд хүргэе гэдэг хэлжүүл. Төрсөн өдрийн мэнд хүргэе Оргоо гэж хэлчихв. Нэг хөрөмөр төрсөн өдрийн мэнд хүргэе Оргоо. За тэгээд тэргээ багийнхныхаа зүгээс тэгээд мөн Оргодоо болон та ихтэй зориулаад нэг дуу дуулаа. Get
Хорин настай байхдаа 20 бүжиг хийгээд амьсгаадгүй байсан даа. Хоёр гэр дэмж дууж байгаа. Би бүр ичмээр Яа, миний мөдөө бол эндээ баахтай байна. Юу, зоогоох миний хажууд анх удаа гарч байгаа юм шиг шүү дээ. Бид хоёр өвөр Монгол тоглолт хийгээд. Яах гэсэн юм бэ? Тэр чинь нууц авах хэрэгтэйс байна. За зөв. Non alcohol party. Non alcohol. Жуус уусан байгаа бид нар. Жуус уусан. За ямар ч гэсэн бид нар Кореахаа төрсөн өдрийг амжилттай тэмдэглээ. Хэцүү юм аа тураа та. 40 цагаан битаа шиг л харагдчихлаа миний хөшөө. Тэгтээ ялч хөвгсөрчжээ. Тэр сая ямар амар бүжиглээ фан баггүй. Марафт болоо. Энэ зүгээр ихэлхэн шүү дээ мөн. Тийм. Жишээ. Миний бас ингээд бүжгэлдэг авьяастай өмсдөг манай ааштай хамттай. Тэгээ салшгүй холбоотой. Найзуудтай өдөө энэ төрөж аяг юм байна. Энэ шиг нэрээ муу ааштай хамтлагийнхаа бүх алдартай найзуудтай бүгдээр нь мэдрэгч. Бид хоёр нэг юм нарийнхан нэг юм орсон яа авсан бохгүй. Нарийнхан ямар ч юу гайв хямдхан мэт. 27,000 болсон юм уу? Тийм. Хоол 7,000 шүү дээ. 8,000. Хаяа тийм гитлээ. Тэнтэй яг зүмгэл болчихлоо. Бүгдээ л яатсан юм. Та юм юм байна уу? Та юм байдаг байхгүй. Яаж байгаа? Би яатсан юм. Та юм уу имгэлтэн яаж байгаа? Яс. Гүн имгэлтэн яаж байгаа? Ингэх ямар шаардлага үүсэ? Танд юу ямар аргатай миний яах? Үгүй юу гэсэн үг? Бид нар нэг баг биш юм уу тэгээд? Яасан? Гүн энэ юу болж байгаа? Яасан юм? Би зүгээр яатсан юм гэж асуусан юм зү. Яач юу аа? Уусаа өөрөө тэгэл амар сонир байна. Би яасан л гэж асуусан шүү дээ. Ирка хачсан. Ирка хачсан. Нэркээрс орой онцохгүй цаашаа чаа нэг хүнтэй юм яагаад. Ирка. Энэ загин зэнтэн шүн унтуулж яахгүй. Юу яриад ийм буур юм яриад. Нэг бол нэмээгаа, нэг бол уурлаа. Янз янз нэг юм. Том ирка. Тийм аа. Харагдав. Зүгээр бодож. Шилжиж байгаа. Бараг 5-6 жилийн өмнө манай хүн чинь юу руу Кизил руу юунд явсан юм бэ? Тэмцээнд явсан маа. Хизэл гэж байна. Туваагийн Хот юм уу? хот. Туваад өгдөг. Хизэл гэж үү? Тийм. Тэгээд тэмцээнд яваад тэгж явахдаа бас нэг юуны тамирчин гэдэг нэг охинтой наацаа болсон юм.
өөрийнх нь тэр юуны охинтой. Тэгээд тэр нь гэсэн чинь хүүхэдтэй болоод манай хүнээс хүүхэдтэй болоод тийм. Тэгээд одоо 5-6 жилийн өмнө гэсэн. Тэр 5-6 жилийн өмнө. Тэгээд мэдгүй тэгээд охин байдаг гэж юм. Тэгээд фэйсбүүкээр сайн нөгөө нэвтрүүлэг эднэр гараад эхэлсэн шүү дээ. Тэгээд нэвтрүүлэг эднэр гараад эхлэнгүүт манай хүнд хэлсэн юм байна. Тэгээ фэйсбүүкээр холбогдоод ингээ юм хүүхд мөхттэй болсон. Үн нийтэрээд тэгээ цаатах дуугараа явуулсан юм шүү дээ. Юу сүртэй хэлж ярих яадаг юм чи. Наа чи харин бүр уурлаад байгаа юм юу ч шүү дээ. Харин гоё баяртай мэдээ юм шүү. Уурлаач цаа чин нэрөө. Гү тэр хүүхд наа нөгөө тэгээд. Гү мэдхгүй тэгэл тэр юунд л байгаа юм шиг шүү дээ. Одоо надад нэг санал байна. Тэр хүүхний дуудаад нэгдээ энэ усад ирээд ойрхон байгаа юм шиг. Тэр хүүхний цаанаас дуудаад хил дээр очиж уулзуулах яаж юм бэ? Өөрийг нь уулзуулъя гэдгсэн чи өөрөө за хил дээр гэж тэгээд аль аймаг дээр байж хат болох юм. Юу? Одоо юу эндээс явах. Одоо эндээс явчихад чинь яг юугээр гарах вэ? Тоо. Бошоогоор гарах вэ? Хоёр л тий уурлал. Тэр нь цаанаас ирэхэд тэр холоос ирэх. Үгүй тэгээд эн чинь нэг тийм амар уурлаагүй чи ингэсэн юм байна. Нөгөө нэг яахаа мэдгүй нэг юм шоктой яваад тахт нь лент тэнд нь гараад яасан зүгээр үү яагаа уурлаад байгаа юу гэсэн юм байл та. Тэгээд нөгөө нэг юм дуу гараад ч бас уурлахаараа нэг юм тэн юм шиг тесэрж уурладаг. Тэгээл тэгсэн юм шиг. Тэгээд тэр хүүхэн би бүр шоконд орчоод байж. Тэр хүүхнийх нь утас моц байд юм бол яри л та. Гүү утас моц гэдэг юм байхгүй зүгээр фэйсбүүкээр л холбогдно одоо. Тэрнтэй бол. Тэгээ фэйсбүүкээр холбогдоод тэгээд яад наашлах арга байна түүл байна. Тэгээ өөрөө манай хүн хэр дуртай шууд юм. Гүү наадах ч одоо өөрөө дуртайгаач мэдгүй дургуу гэж мэдгүй юм. Хачин байдалтай байгаа. Нэг юм сонин нөхцөл байдал үүсэж байна. Гүү сонин ч бахтын ч гоё үстэй. Тэр Монгол хөх юм уу? Би яаж мэдэх юм. Орч хөх. Би яаж мэдэх юм чинь ямар ч байсан. Тийм юу ямар ч байсан Монгол биш л баг. Тоо муу аа л Орс ч юм уу тооч юм. Тийм л. Тэгээд юу яа? Яваад чи фэйсийг олж юм уу чамд өгсөн юм уу фэйсийг? Юу? Фэйсийг надад ямар хэрэгтэй юм тэр. Надад баах. Өөрөө л холбогдоод ийм болсон гэж юм. Тэгээд хідүүлээ яатын шууд манус байгаа төсвнээс өнгө төгрөг гаргаад хүн амт гуйж байгаа оноо олоо шууд боршоо явуулаад. Эрках тэгээд өөрөө хэлэхгүй тэгээд би ч гэсэн яг үгүй хэлийг ижсэн юм байна. Тэгээд нөгөө нэг юм юу хоёр талтай алцхан яг үнэн ч юм шиг худлаач юм шиг юм яаж байгаа. Тэгээд нөгөө зургийг харсан юм л да. Охиныхаа хөөх юм тий. Тий. Тэг өөртөө мангар адилхан. Тэгээд яг хэлэхгээ байж хат чи наанаас нь агаа гэдэг чихгүй юу? Манай хүн чинь нэлээд дотор хүн л дээ тий. Дуугаа дотороо тэгэхээр тэгээд юм л. За нэг юм болсон. Тэгээд тэгвэл тэгэл та. Бошоо явчихгүй гоё шүү дээ. Дараагийн дугаарт 3 шиг хөтөлсөчлээ хүүхдийн хөтөлбөр. Тэгээд ийм юм 4 ийм юм 4 байхлаар ингээд Facebook дээр усан дээр явах гэж байгаа юм уу? Усан дээр. Надад эсгүүр заас их том тэрэгтэй юм түрээ явж байгаа. Юу хийж байгаа гэсэн чинь. Усан дээр хотоос бас авъя гинэ. Орчих гиснаа. Зээч тоглож байна уу? Ха? Одоо тэгээ юунд байв?